бас өнгөрсөн 11 сарын сүүлээр улсын их хурлаас хүн төвт стратегийг одоо баталсан байгаа. Энэ нь бол одоо парламентын үйл ажиллагааг уламж чадваржуулах, мэдээж парламент нэг талаасаа бол иргэдийн эрх ашиг төлөөллийг сайжруулах, шийдвэр гаргалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх энэ зорилгыг тавьж байгаа. За нөгөө талд нь парламентаас гарч байгаа шийдвэр болгон өөрөө хүний эрхийг хангасан тэр шалгуурыг, тэр дээсийг давсан байх ийм одоо зорилготой байгаа. Тэгэд өнгөрсөн намрын чуулганы хувьд бол нэг 100 шахам одоо шийдэл гарсан л да. Одоо хуулийн төслүүд батлагдсан, тогтоолууд гарсан. Тэр зүгээр нэг бие даасан хүний эрхийн одоо хууль, за хүний эрхийн үндэсний 2 дугаар хөтөлбөр гэхээсээ илүүтэйгээр бас яг хууль болгон өөрөө одоо шийдлийн хувьд бол хүний эрхийг одоо зөрчөөгүй байх ёстой гэсэн энэ зарчмын дагуу ажиллаж байгаа. За улсын хурлын даргын одоо тодорхойлсончлон бас одоо судалгааны хүмүүстэй хамтарч ажиллаад дүгнсэн нэг зүйл нь бол Монгол улсад 2000 гаруй журам байгаад байна. Хуулийн зохицуулалтын дээр гიშгээд журмыг тодорхой байгууллагын дарганаар батлахдаа хүний эрхийг зөрчөөд байна. Тэм учраас бол журмаар хүний эрхийг хязгаарладаг зүйлүүдийг энэ одоо эрх зүйн нийгэмд байж болохгүй. Энэ зүй тогтолыг байхгүй болгоод илүү одоо хуульчилсан хуулийн орон зайгаа одоо хөгжүүлэх гэсэн энэ зорилгыг бол тавьж байгаа. За тухайлбал энэ 5 сарын 14-ний өдөр болж байгаа гэр бүлийн хүчирхээлтэй холбоотой асуудал бол бас та бүхэн мэдж байгаа, бага насны хүүхэд хүчирхээлд өртөж байгаа, амнасаа алдж байгаа. Энтэй холбогдуулаад энэ талаар одоо экосистем, эрх зүйн орчныг бид нар яаж сайжруулах вэ гэж мэдээж гэмт хэрэг зөрчил гарч байгаагийн шалтгаант холбоо гэхээр нийгмийн хүчин зүйлүүд байгаа. Эдийн засаг муу байх, ажилгүй байх, үнийн өсөлт, стресс гэдэг олон зүйлүүд гэмт хэргийн шалтгаанд нөлөөлдөг. Шууд болон шууд бус утгаараа. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нэр байхгүй болгох, одоо үе шаттайгаар бууруулад үр дүнд хүргэх гэдэг дээр бол Монгол Улсын их хурл бол онцгой анхаарах ёстой.